Чи дахиад идэхгүй мүү? Зөндөө идлээ. Өнөөдөр уг нь үнэтэй хоол авч өгөх гэж байсан юм. Жаажан мянч ухтай. Зүгээр л идмээр санагдсан юм амттай штэ. Төрөний танай ажил дээр хэн бэ? Чамтай яг тэгж харьцаад байгаа юм. Битгий тоо. Чи яах гэж тийм юм ном авсан? Ажилчдаа тарааж өгдөг юм уу гэдэл. Нэг контор нээсэн юм л да. Юуны контор? Үйл хөдлөх хөрөнгийн бирж хийж үзтiin билүү л гээд. Тийм үү? Чи нэрээ бас Минхүүгийн гинэн тусалж байгаа гэлөө. Туслах нь хаашаа чимтэй. Зүгээр л өөрсдөө амьдралын тухай ярьж өгсөн юм. Янжу, чи тэрийг санаж байна уу? Юг? Спортын тэмцээн дээр чи бит хоёр сайн гүгээд манай анги нэгт орж ирснийг. Мэдээж саналгүй яах вэ? Хичээлийн дараа үлдэж байгаад их бэлдэж илээ. Тэр үед ч үнэхээр сонирхолтой байсан шүү. Тийм ээ? Сонирхолтой байсан. Дуусаад Минхүүгийн гэрт очиж жаажан ман идээд л. Тийм ээ. Пэндо. Энэ жоохон эвгүй өгөөж магадгүй л дээ. Үнэндээ бол чамааг тийм зүйл хийдэг гэхэд би одоо болтол итгэж чадаагүй л явна. Юу? Чиний багын төрхийг бодохоор чамайг тийм зүйл хийж байгаа гэдэгт ерөөсөө итгэдэггүй юм аа. Янжу. Би амараад хулиган болохоос чиний бодож байгаа шиг тийм хүн биш ээ. Чи надтай уулзаад ирэхээр мэдэх болно. Ийм юм явуулж явахыг бодвол Хёнжууч чам зүгээргүй юм байна да. Юу гэдэг юм бэ? Мөчргүй юм бэ? Энэ азын модоо ер нь нэх цэцэглээд байдгүй юм. Хэрвээ цэцэглэх юм бол сайн юм тохиолддог гэсэн. Чамайг баяжуулах цэцэг дэлгэрвэл сайхан байхгүй юу? Аз авчрагч. Хёнжууч юм сонгохдоо сайн шүү. Хөөе хамаа. За хаа. Энийг чи сайн арчлаарай. Хэрвээ энэ өгөх юм бол чи ч гэсэн үгүй шүү. За ойлголоо хаа. Ой Пэндо. Чи контортой болоод нэг сайн спонсортой болсон юм а да. Үгүй зүгээр таньдаг ах тусалсан юм. Тэр ах нэг охинтой гэсэн л дээ. Их хөөрх юм лээ. Жүжигчин болохыг хүсдэг гин. Чиний кино эхлэхээр туслах дүрж гисэн хамаагүй өгөөч. Тэгнэ. Чиний гуйл тэмчин. Би дараа нэг уулзаад л үзье. Тавтаа морилно. Чанартай хэрнээ хөл дэвтэх нь тийм гутал байхгүй үз. Эмэгтэй нь хэмжээ хийдэв. Энэний урдтай нь тааруулаад өгчихгүй юу? Юу? Энэ хэмжээлтэй. Хамт хоол идэнгээ ярилцгээд огт яагаад байгаа юм бэ? Та ажлын үүдэн дээр байна шүү дээ. Тэгээд л төр уулзъя гэдэг байна шүү дээ. Чадахгүй гэж хэлсэн мэт дээ. Чи үнэхээр ингэж ах юм уу? Яаж гадаг юм бэ чи? Чи надтай яаж ингэж чадж байна? Та хараа өөрөө яаж чадж байна? Дахиж юм байл гарахгүй гэж тохирсон мэт дээ. Юу тохирсон гэж вэ? Би хийзээв. Хянжуу. Хоёулаа ингэ болцгоо л доо. Би хойшид хичээх болно. Одоо болтол ингэж явдаг гэж авгаач мэдхөө. Юу? Энд тэр ямар хамаа байгаа юм бэ? Энд чинь чи бидний асуудал юм шүү. Илүү зүйл ярих хүсэл байхгүй байгаа болохоор цүнх өгөөдөх. Яагаад л явлаа гэдэг юм бэ? Хурдан өгөөдөх л дөө. Яриагаа дуусгахаас нааш Ахин явуулахгүй. өгөөдөхөч. Аажуу 50 ярилцъя. Янжу. Хөөе яахгүй. Ягаад хүн явуулахгүй юм? Юу? Хөөе. Энэ хин юм бэ? Би Хёнжугийн найз нь байна. Найз? Тэгээд юу гэж? Пэндо явцгаая. Та цүнхөө өгөөд. Ийм учиртай байсан юм уу? Чи энэс болоод л ингэж байгаа юм уу? Хөөе яахгүй. Аахгүй гинэ. Хөөе. Надад одоо Хянжуутай ярилцах зүйл байна заа юу? Юу тэр вэ? Хүсэхгүй үгүйцтэй. Болоо явцгаая. Хёнжу миний машинд очиод байж бай. Очиж байж угаарай. Хөөе. Чи яах гээд байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Цүнх өгөөдөх. Өгөөдөхөө. Энийг хараач хөөе. Хөөе чи. Жаах юм байж чиний өөдөөс. Хөөе.
Зогсоотгоо. Муу новш. Чамайг дагаагүй. Новш. Янжу. Яач вэ? Яагаад байгаа юм бэ? Тавь. Яачаад байгаа юм бэ? Би тийм буруутай гэж юу? Юу? Чи ч гэсэн харсан шүү дээ. Тэгэхээр өөр арга байхгүй болоод л тэгсэн шүү дээ. Цочоосон бол уучлаарай. Гэхдээ тэр муугаас өөрчлөлтөхгүй нэг гэж байхгүй шүү. Хоошид. Надад битгий ирж байгаарай. За юу. Юу? Би танхаа хүмүүс дургүй. Тийм болохоор битгий ирж байгаарай. Наадах чи юу гэсэн үг юм бэ?